За тэгэхээр сайн уу? Хэдүүлээ бичлэгээр уулзалгууд зөндөө удлаа. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ удахгүй гарах Blox Fruits FT-ийн тухай ярэ. Тэгэхээр энэ FT дээр дангаан Dragon Rework-оос гадна өөр олон зүйл нэмэгдсэн байгаа. Тэгээд хэдүүнсээс хэд хэдийг сонирхож үзцгээе. За бидний харах эхний лик бол Repindra-гийн нэг хэдэн хоногийн өмнө оруулсан шинэ Hydra Island, шинэ Icon, Serpent Bow-ын шинжилэл, Dragon Dojo гэх мэт зүйлсээ багтаасан лиг байна. Тэгээд ер нь бол энэ лигийн ачаар их олон зүйл сайн явагдаж байгааг бид нар мэдсэн. Тэгээд ер нь бол Dragon Dojo дотор яг юу байх надад их сонирхолтой байна. Тэгээд ер нь бол миний бодлоор бол энэ шинэ гарах Dragon Race-ийг энэ атлаас авчиж магадгүй шүү. За бид нар яг одоо Zealous-ийн саяхан Twitter дээр оруулсан пост харагдаж байна. Энэхүү постн дээр юу байна вэ гэхлээр Roblox серверүүдэд бэлэн болгож ирсэн дээр гэж байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр миний бодлоор бол FT-д ороход маш их ойрхон байгаа гэсэн үг болов. Бид тун одохгүй шинэ FT-д харах нь дээ. За тэгэхээр та бидний харж байгаа энэ зураг бол Blox Fruits дээрх нар хэртэлт. Тийм ээ. Би энийг ер нь нар хэртэлт гэж харж байгаагүй. Бусад ютуберуудын тайлбарлаж байгаагаас бол энэ магадгүй Dragon Race биш ээ. Dragon Race энэ Dragon Fruit аль эсвэл Dragon Heart энтертэй холбоотой байх гэж бодож исэн ч гэсэндээ яг үнэндээ бол яг ороод харсан чинь энэ ч нар хэртэлтэд биччихсэн байсан л да. Тэгээ ер нь бол ийшээ их ширтээ димий гэсэн шүү. За тэгэхээр ер нь бол энэ ятэ Dragon Bow-ын шинжилэлд тэгээд бас дээрэс нь Hydra Island болон бусад арлуудын өөрчлөлт, магадгүй Bomb-ийн Awakening-ийн бүр rework, Dragon Heart гэдэг шинэ сэлэм, бас дээрэс нь Divine Art бас нэмэх нь шинэ арлууд. Ер нь бол их олон зүйлийг багтаасан их том апдейт болж байна. Тэгээд урд шиг ороосой. Тэгээ орох үед нь чадвал стрим хийх гэж байна. За тэгээд юу ч гэсэн энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.